бүрийг өсгөх. Эрхэм сэтгэл амьдралд тун бий бусдыг инэрч биеэн сургах. Битүүхэн сэтгэл харцсан тань бий. Тийм ээ. Би Монгол эмэгтэй тэсвэр хатуужлын гүн шуурганд төвчээр алдахгүй би хаддын үргэлжлэл тэвдэж сандарсан ч амьдралын эргүүлгэнд тэнэгэлзэж буруудахгүй би үрийнхээ эхлэлээ. Эрхэмсэг ноёд хатагтай та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгаад Америкийн нэгдсэн улс дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сангаас зохион байгуулж буй эмэгтэй түүний хөгжил 3 дугаар чуулга уулзалт инхүү эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна. Эрийн буцдуур түгэрийн хэ үрхийг даллан тата армд ураг толонда ирдиг тасан үсгэнде айрдиг сацраса энэ өдрийн амар амгалан айлтгая. Америк дахь Монгол эмэгтэйчүүдийн эмэгтэй таны хөгжил 3 дугаар чуулга уулзалтад оролцоход хүрсэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхэнд Монгол улсаас Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод суугаа ерөнхий консулын газрын нэрийн өмнөөс болон хувьяасан халуун чин сэтгэлийн халуун мэндчилгээний дэвшүүлж олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. Бас манай Сан Франциско хотод тавтай морилно. Монгол эмэгтэйчүүд маань эртний үеэс улс орныхоо тусгаар хөгжил, дэвшил, төр засаг нийгмийн харилцаанд өндөр байр суурийг эзэлж хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Төрийн үйл хэрэг хатан ухаанаар оролцож ирсэн өөлөн их болон мандухай зэрэг олон хаттын түүх үүнийг гэрчилдэг. Өнөөдөр ч гэсэн олон сайхан эмэгтэйчүүд үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ улс орныхоо хөгжил цэцгэлтэнд гар бие оролцсон төр нийгмийн бүхий салбарт өөрсдийн мэдлэг боловсрол, бэлэг оюун, авьяас чадвараа дайчин мандаж судаг спорт эрүүл мэндийн салбарын чадварлаг гайхалтай эмэгтэйчүүдийгээ бид танилцуулан алдрыг нь дуудах цаг болжээ. Нямхугийн Нямсуран Шикаго хот Иллиной мужид 1995 он анагаах ухааны дэд сургуулийн эмчилгээний эмнэлэгт очиж ажил амьдралын гарагаан эхлэж байжээ. Инх цэцэг Скопье хот Иллиной мужид. Цэцгэрэн Захын аймгийн хаяад Улаанбаатар хотод төржсэн. Одоогоор гэр бүлийнхээ хамт Скопье хотноо амьдран суудаг. 1989 он анагаах ухааны их сургуулийг ихэмчийн мэргэжлээр төгссөн. 1989-1991 он Цэвэн аймгийн Цагаан нуурын Даш цэвгийн мөнх баяр. Төгсөөд
Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхэн амьдрал насны эмчээр ажиллаж байсан юм байна. Ажиллах явцдаа олон улсын Orbis нүдний эмч нарын сургалт, Солонгос улсын Korea University Medical Center буюу Korea University College Medicine их сургуулиудыг тус төгсөж байсан. Улсын клиникийн төвийн хасагт нүдний эмчээр ажиллаж байгаад Америк нэгдсэн улсад хүрэлцэн иржээ. Америк нэгдсэн улсын Вашингтон хот дахь Вашингтон хотын төв эмнэлгийн нүдний төвд мэргэжил дэвшлүүлэх курс суралцсан. Эмэгтэйчүүд ээж нар эхчүүд эгч нартаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. За тэгээд анх бол энэ үйл арга хэмжээний талаар бол төдийлөн сайн мэдэхгүй байсан. Зүгээр дам одоо гэрлээ ихчийнхаа одоо юугаар зуучилснаар энэ лого энэ бэлэг тэмдгийг хийх ажлыг одоо хийж гүйцэтгэж байсан. Тэгээд дараа нь бодож төсөөлж явдаг зүйл маань бол одоо хатан ижи одоо хатан эмэгтэйчүүд байдаг. Тэрүүгээрээ төсөөлөд гол одоо энэ голын одоо энэ хатан хүний дүрслэл маань болохоор Монгол бичгээрээ их татхан маягийн бичгээр ингээд Монгол гэдэг энэ хэлсэн болж байна. Тэгээд энэ малгайн ингээд ийм үсэг нь тэгээд гээ ингээд хоёр тэгээд ингээд дээл үсэг байна. Энэ үсэг нь болохоор ихмэл бичгээрээ эмэгтэй гайхамшиг тэгээд Монгол эмэгтэй гэсэн. Ерөнхийдөө ийм утгатай лого болсон юм аа. Тэгээд ийм Эмэгтэй таны хөгжилд хувь нэмэр оруулах зорилт бүхий сэдвэр дэлтгэлүүд маань элэгний С вирус оншилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага сэдв бүхий эрүүл мэндийн салбараар эхэлж байна. Ингээд эрүүл мэндийн тэргүүний ажилтан Б аюу шимчийг тайзнаа урьж байна. За би энэ чуулганд ирэхдээ яагаад энэ С вирусын тухай ярьсан бэ гэхээр энэ хоёр дарга маань надад хүсэл тавьсан. За миний бас зорилго байсан. Тэгээ яах гэж байна вэ гэхээр нөгөө сайхан Монголд очихын тулд та нар маань, та нарын найз нөхөд, та нарын гэр бүлийнхэн бүгдээрээ энэ элэгний С вирусын архаг халдвартай эсгээгээ шинжлүүлээд хэрвээ байх юм бол эмчлүүлээд очих боломж одоо байна. Тэгэхээр тэрний чинь цаана та нарын гэр бүл, та нарын хамаатан садангууд бүгдээрээ ав жаргалтай сайн сайхан амьдрахад хувь нэмэр оруулах гэдэг энэ мэдээллийг хийж байгаа маа. За ямар зорилт би тавиад байна вэ гэхээр энэ С вирусын архаг одоо халдварын хор уршиг одоо шинжлүүлэхэд юуг анхаарах ёстой, эмчлэгдэх боломж нь одоо ямар байгаа вэ гэдэг талаар та нар бусдаа өнөө хамаатнуудаа мэдээлэл хүргэх чаддаг болно гэж ингэж найдаж байгаа. За түүнээс гадна одоо энэ шинжилгээ онцлох, шинжилгээ хийлгэх ер нь би хийлэгчүүл дээр юм байна гэдэг бодол төрүүлэх одоо зорж байгаа. Гэхдээ одоо өнөөдрийн миний илтгэх ур чадвараас бас хамаарна. За тэрнээс гадна би энэ хамгийн сүүлд нь болохоор хэрвээ С вирустэй гарчих юм бол ер нь бас эмчлүүлэх нь дээр юм байна гэдэг бодлыг төрүүлэхийг би эрмэлзэж байгаа маа. Тэгэхээр илэг гэдэг маань энэ байна л та. Малын илэгтэй адилхан байна уу? За? Малын илэг хараагүй хүн байгаа юм биш үсттэй. Харсан баг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө илэг гэдэг маань бол хүний биеийн том лаборатори. Тэгэхээр хаана очдог байх вэ? Илгээ бид нар тэмтэрч чадах уу? Та нар өөрсдөө илгийг тэмтэрч үздэг үү? Баригдах уу? Эрүүл илэг бол баригдахгүй. Тэр чинь одоо энэ хавирганы номны цаана байдаг. Гэхдээ энэ одоо зүүн талын дэлбээ нь бол
энэ аюулхайн тэнд байхч наан нь бас хотод байгаа учраас шууд илгийг тэмдэглэх боломжгүй юм байгаа. За илэг одоо ямар үүрэгтэй вэ? Хоол боловсруулах үүрэгтэй гэдэг байгаа. Яадаг 25 дараа нас ороод байгаа. Тэгэхээр нэг слайд юу график харсан л да би сая энэ дохох гэд нэг аюултай өвчин гэж зөндөө ярьдаг байлаа шүү. Тэгтэл чин дохын улмаас дэлхийн хэмжээнд нас орж байгаа хүний тоо бол буураад байгаа юм. Илэгний Б вирусын улмаас нас орж байгаа хэмжээ бол нэг л төвшөнд байгаад байгаа юм. С вирусын халдвараас болоод нас орлож байгаа хувь нь бол өксөд байгаа юм. Тийм учраас би энэ С вирусыг сонгож авсан юм аа. Энд хуран цуглараад байгаа Тэнгэрлэг Монголын тэнхлэн бүсгүйчүүд та бүхэндээ энэ өдрийн мэнд болоод Мартин намны баярын мэнд хүргье. Мөн эргэх хорвоогийн хувь төргөөр их нутаг элгэн саднаасаа хол харийн нутагт ажиллаж амьдрахдаа гал цогоо гээдгүй гэлэлзэж аваа бүсгүйчүүдийн хийсэн бүтээснийг нийтэд таниулж урам хайрладаг энэхүү сайхан арга хэмжээг ажил амьдралынхаа үнэт цагаас нь хугаслан байж 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн хамт олонд баярлалаа. Эндээ цагаан мэдээ хийж чаддаг хүн биш. Тэгээд яагаад омогшилт гэж хэлээд байна гэхээр би хоорондоо хайртай, бид нар бүгдээрээ хоорондоо хайртай. Гэхдээ их нутагтаа байхдаа би энд гэрээ санаад, нутгаа санаад явж явах үе шигээ тийм омогтой, тийм эрчимтэй, тийм хүчтэй бол байгаагүй. Харин нутагт ирсэн хойноо гэрээ санахынхаа эргээр Монгол хүнд байдаг тэр хөх толбон идэх хүчээ омогшилт гэж юм хүчтэй болоод үүнийхээ хүчээр тэтгэврт гарсан алмаа их чинь эрчим авсан. Ар цааруул ээзгээ айраг гэх нь арай ойр санагдаж шийдвэрээ гарган судалгаа туршилтын ажилдаа 2006 оноос орсон. 2007 онд анхны бүтээгдэхүүн болох арцаа гаргаж бөөн баяртай хүн тэр үед тэр жилийн цагаан сараар Дэнвэрт амьдарч байсан бүх хөгшин настангуудынхаа хаягийг авч өөрөө барьж гүйж очиж бэлэглэж байсан юм аа. Америкуудад яг ааруул гэж бичээд зардаг. Ааруул бай алима гэсэн ууданд хаягтай ууданд хийдэг. Одоо ямар ч байсан зарим нэг хэсэг Америкууд ааруул гэдэг milk snack байдаг гэсэн мэдгэдэггүйтэй болсон. Энэ бол миний 2 дахь бүтээгдэхүүн. За шимийн арх гарсан төв. Би 2008 оны цагаан сарын үеэр шимийн архаар нэгэн монгол зочноод айлсан юм. Тэр хүн аягтай архийг минь хүндэтгэлтэйгээр тосож авсан. Хэсэг хугацаанд нүүрэндээ тулган үнэрлэж байгаад өндийхтөө нүдэрээ дүүрэн нулимстай гүнээр сүрс алдан сайхан үнэртэж байна шүү. Монголын минь тал нутаг нүдэнд харагдаж байна штэ гэд хэлхийн аргагүй сайхан дулаан нулимстай нүд инээмсэглэж байсан. Надад тэр нүд дулаан байдал Монгол эр хүний ерөөсөө мартагддаггүй. Энэ мөч надад ихийг бодогдуулсан. Ингээд би дахин нэг шинэ бүтээгдэхүүн хийх судалгааны ажилдаа орж дараа жилийн цагаан сараар өөрийн хийсэн шимийн архиар зочид гүйчтэй баярлуулан өөрөө ч их баяртай байлаа. Ингэж Монгол эрийн сэтгэлийн хөгөөр хөглөгдөж шимийн архи гарсан түүхтэй. Жохон сэтгэл үлдээх гэж гэр бүлдээ та нар Монгол ямар нэгэн юм хийж идэж нийтээрээ түүнийг баяр баясгалан болж хуваалцдаг бол тэр хүүхдүүд чинь нас нь явахын хэмжээгээр Монголоо гэсэн сэтгэлнөөс нь омогшин эрчимжин хүчрхэгж байна. Монгол арч гарсан